эсхий түүрхтэн үзүүлж байна. Манай соёлын төв ер нь цэвэнд орчин дэлгэр багш гэдэг нэрт дуртай дуучин багш хүн байдаг. Тэрний нэрэмжиттэй манай одоо Эрдэнэ талаас сумын уугуулын хүн байгаа. За ерөнхийдөө манай соёлын төв 1946 онд анх Улаанбуулан нэртэйгээр байгуулагдчихсан юм билээ. Гэрээс. Тэгээ одоо нэг Монгол гэрээс эхлэлээ тий. Одоо тоосгон байшаа. За ингээд 1974 он буюу социалист нийгмийн үед ард иргэдийн нэг 1000 гаруй төгрөгийн амьдвар 250 хүнээс судалтай соёлын төв байгуулагдаж баригдаад түүндээ нүүж орсон байдیں۔ За тэр соёлын төвдөө Гойдоо тийч томдоо томдоо орно. Ягаад тэгэхээр манай Эрдэнэ талаас сум чинь аймагтад өдийгөө улстай бас нэг том тоонд ордог ийм хүн ам ихтэй, мал хой ихтэй ийм сум шүү дээ. За 1974 оноос хойш 2021 он хүртэл тухайн 250 хүнийхээ судалтай соёлын төвд одоо арт иргэдтэй соёлын үрийг түгээж тэ хадгалж хамгаалс урьдчилж эхэлж байсан ийм төвхтэй. Тэгээ энэ одоо хоёр давхар 400 хүний судалтай соёлын төв маань 2021 онд 1.5 тэрбумын хөрөнгө оруулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон байдаг. Одоогоор манайх бол нэг 7.5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тэ манай хамт олон одоо манай эрхэм зорилго тэ алсын хараатайгаа. За бүтэц орон тооны хувьд бол нэг эрхлэгчтэй хөгжийн багш байна. Бүжгийн багш байна. За номын санч, техникч, тэ соёлын үе ажилтан. За ийм нэмэлтээр одоо тэгэл сургууль сургуулийн хүүхдүүд ардын явсан. Нийтдээ ардын явсангууд ингээд соёлынхаа үрийг түгээгээл тэ ард иргэдтэй соёлын үйлчилгээ үзүүлэл ингээд явждаг. За энэ одоо манай техникч юм 7 жил ажиллаж гисэн. Манай баг хамт олон ерөнхийдөө бол мэргэжлийн хамт олон байгаа. Залуучууд. Манай одоо энэ үйлчлэгч Няруулаад Ахмад эргэжилт эдгүүрт гарах хүн байна да. Маш их төшиг тулгууртай одоо тэгээд өгөөлийн өмнөдөр бас төшиг тулгуур олж явдаг юм байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бол орон тооны хувьд энэ Монгол улсын үндэсний галерей 330 гэсэн нэг төсөл хэрэгжсэн. За. Энэ төсөл бол яг 330 суманд 10 ийм хуулбар зургийг ингээд дэлгэж тавих зорилттой. За энэ төслөө бол манай Дундгой аймгаас эхэлсэн байдээ. Энэ хавар 5 сард галерейн захирал ирж биднэрт гардуулж өгөөд одоо AI-г ингээд нөгөө юугаар аппликейшн гар утсандаа суулгачаад энэ зураг маань ингээд суулгангуутай аппликейшнаар ингээд хөдлөн, уянгалан, дуулна. Тий, ийм учиртай. Тэгээ энэ 330 сумаас одоо манай аймаг түүчилж ингэж гаргаж ирсэн. Тэгээ одоо энэ зургууд бол 10 хуулбар зохиогч эрхтэйгээ хуулбарлагдсан зураг. Бүх одоо 330 гаруй суманд тий. Онцлог юмнууд зургууд байгаа. Тэгээ соёлын өвд бүртгэгдсэн юм байна. За манай дэлгэр багшийн тэгээ 2021 онд ерөнхийдөө манай соёлын төвийг дэлгэр багшийн нэрэмжит болгоод шавнар нь одоо ийм булан ингэж байгуулж өгсөн. Одоо тэгээд энэ жил манай дэлгэр багшийн 70 жилийн болсон. Тий одоо уртын дууны нэрт уртын дуучин багшийн маань уртын дууны үндэсний хэмжээний Уралдаан аймгийн Тэнгэрийн тэмдэг театрт бол болсон байдгийг. Тэгээ энэ жил 70 жилийн болж байгаа учраас шавнар нь бол ирж манай соёлын төвд дуугаараа өргөдөг. За бас бусад одоо төсөлт ажлууд бол төлөвлөө явж байгаа юм байгаа гэсэн. Тий одоо алдар гавьяа ингээл байж байгаа. Тий. За сургуулаа бол ингээд 1981-ээс 85 онд төрсөн. Тий. Тий одоо ингээд нэг сайхан архивлогдоод ингээл орж ирсэн хүн болгоомд ингээл багшаараа тий. 1981 оноос 1980 он. Тий. Багшийн дэд сургуулийг ингээд төгссөн. Ийм юм байгаамаа тэгт. Одоо 80 нас 70 насыг зоглож байна да. Одоо 70 насны нэмжил ингээд тохиож байна. За. Тий. Тэгээ энэ жил одоо тэгээд хамгийн гол юм шүү те. Соёлын өвийг одоо хадгалах тех хүмүүс одоо хүргэх соёлын энэ одоо тий төвийн ордончлыг чухал.
Тийм биз? Тийм. Манайх ч одоо Эрдэнэтлээс 6000 шахам хүн амтай. Тий, одоо энэ манай үзүүрийн зал. Манай үзүүрийн зал сонирхож болно. Хэдэн хүнээс бол? Ер нь бол 450 хүнээс судалтай. 400 хүнээс судалтай гэж явдээ. За яхаа нөгөө саналсан хуучин сандлаараа улсын төсвөөс одоо суудал нь шийдэгдэх гээд одоо ерөөхдөө тендерийн ажил нь явагдаж байгаа. Энэ намар нэг сайхан судалтай театрын сорилттой судалтай болох байх гэсэн найдлагатай, горьдлагатай тий байна тий. Энэ болохоор нөгөө нэг 250 хүнээс судалтай соёлын төвийнхөө хуучин сандлыг хаяхгүй хадгалаад хамгаалаад сэлбэл ингээл тэгээд ерөөсөө ийм сандалтай. Тэгээ одоо нэг тий 100 гарахын сандал байна уу та. Одоо энэ нэг 10 гаруй жил болж байгаа сандал тий. Тий. Тэгэл тэгээд энэ гэрэлтүүдийн бүх юмуд одоо хангалттай. за их бас хэцүү шттэ. Тэгэл энэ лед дэлгэцийг манай орон нутгийн хөгжил сангаар 70 сая төгрөгөөр орон нутаг шийдэж өгсөн юм. Энэ гэрлүүдийг болохоор хуучин нөгөө төвийнхөө юм хэрэглээд байгаа юм. Тэгээ энэ нэг каркасыг бас ингээд өөрснийхөө одоо нөөц боломжоор ингээд орон нутгийнхаа хүмүүстэй хамтраад юуныхаа байгууллагынхаа санхүүжилтээр ингэж хийлгэсэн. Бас их нүсэр ажил болд юм билээ. Тэгэл 2023 онд манай 100 жил болсон. Тэр үеэр нэлээ хөрөнгө оруулалтууд бол хийгдсэн. Ийм. Хэдүүний багтаамжтай. 400 хүнээс судалтай. Ерөнхийдөө 400-аас 450 хүнээс судалтай гэж ярьдаг. Бүрэн Шийд тавигдаагүй. хуучин соёлын төвийн маань одоо 100 гаруй сандлыг ингээл одоо ашиглаад явж байгаа. байж байна тий. Тэгээд ийм сайхан өргөнд ороод ирэхээр чинь тэгэл одоо манай ардын авьяас тонгууд манай өв тэгч хүмүүсүүд нь бас тэгэл яг энэ зайныхаа хэмжээгээр дэлгэрэл одоо яваа шүү. Дэлгэрэн. Ардын авьяастын одоо хэрэг одоо хүмүүс нь Одоо ардын авьяаст ингээд ахмад уюуд бол зөндөө байна өө. Одоо тэгээд тэтгэврт гараа тий. Одоо зарим нь бол мөхсийг үзүүлсэн байна. Зарим нь сайхан одоо ингээд ирээд за юун дээр тослох уу, яах вэ, ямар үйл ажиллагаанд оролцох уу гэд санаалаараа ингээд хүрээд ирдэг. Залуучууд нь бол яг манай төрийн албан хаагч гэдэг айхтар сайхан авьяаслаг өстэй мундаг сайхан залуучууд байдаг. Тэд нар манай уран бүтээлийн одоо тоглолтод оролцдог, дайшлагддаг, их сэтгэл зүрхээр их зүтгэдэг ийм сайхан залуу үетэй. Мөн одоо сургуулийн сурагчид маань биднэрт бас их тус нэмэр болж идэг. Гэтэл манайх чи ийм сайхан өргөөтэй байгаад идэг. Нөө ажиллаж байгаа орон тооны хүмүүс нэг 5-6 7 хүн байгаад идэг. Тэр одоо энэ их том хүн амтай те 6000 хүн амтай бид нар одоо хүч өрдөггүй. тэгээд тэр хүмүүсийнхаа тэр дотороо байж байгаа бодож явдаг авьяас хүмүүс тэгэл энэ дээр гарч ирэл нөгөөд ч нээгдэж байгаа шүү дээ. Тэгээд өөрөөсөө ч урам аавна. Тэгэл одоо мэдээж одоо тэгэл хөгжин лаборатори гэл одоо бүх юм чинь тэгэл одоо хамгийн нөгөө гол юм тэр дотмог байдаг. Нэг сайхан дуулчмаар л байдаг. Сайхан одоо нэг тэгээд дотроо бодож байгаа тэр ард авьяас тунгууд чинь тэгэл энэ дээр гарч ирэл тэгэл сайхан өөрсдөө нээгээл те. Одоо сайхан хөгжөөл. Энэ болгонд нь одоо манай соёлын төвийн одоо тэгэл таад манаас гүүр болж тэр хүмүүсийн авьяасыг сайхан нээж явж гин гэсэн. Тэгэл одоо сум орнуудын наадам болно нэг юм болгол нөгөө хэдтэйгээ тэгэл одоо хүч хавсраал. Чи хавсарч ээж л одоо ард талд нь гарч байгаа юм чинь тий. Тэгэл одоо энэ жилийн наадмын хувьд бол бас л одоо театр аймгийнхаа театрын нэг бүрэлдэхүүнээр ингээ авчирчихсан тий. Илүү гоё бүсийн хэмжээний наадам бас ард иргэдтэй чанартай нээлт үзүүлчмээр байна тий. Оройн нэг сайхан тоглолт үзүүлчмээр гих мэтлэнгээр сум орон нутгийн удирдлагууд бас их сайхан манайх их дэмждэг. Энэ ч утгаараа одоо манай энэ гэрэлтүүлэг энэ том заалыг гэрэлтүүлэхэд хүчин чадал хүрэлцдэггүй. Одоо орон нутгийн орон нутгийн хөгжлийн сангаар сая 20 сая төгрөгөөр 26 нэр төрлийн одоо ширхэг гэрлийг ингээд шийдээд өгчихсөн. Одоо 2 дахад хэдүүлээ танилцуулагдсан. Дөнгөж сайхан шинээрээ ингээд байж байна. Тий. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Энэ жил одоо зуншлаг маш сайхан байна. Манай энэ төвөөс чи ингээд хоошоно харахад бас сайхан шүү дээ. Харуцтай бүгд ингээд шилэн пасааттай учраас манай сум болол чигээрэл ингээ харагддгийг. Баруун хэсэг нь л харагдаад бас хэвчээ. За энэ маань шинээр авсан тий өгсөрөхөд бэлэн болчихсон. Орон нутгийн хөгжлийн сангаар энэ жил ингээ шийдэж өгч байгаа.
оронтын манд дэмжлэг. тэгээд Өө ястэ янз юм. янз юм байна. Манай техникч болоод өстой гоё олно л гэдэг. Мундаг бас чадвартай техникчтэй манайх. Тэгээ энэ бүх юм чинь тэгэл өгсөр шүү дээ. Ажиллуулна шүү дээ, тоглоулна шүү дээ. Энэ чинь байж штеп урдлаг юм чинь хослоод ирэхээр тэгээд тэд чинь тэгээд одоо жинхэнэ тэр соёлын ардын авяас тондоо хөгжимч бас сайхан. Ойлтой холбоотой л одоо сайхан. Харин тий. Нэг сайхан тоглолт явж идэг. Гэрэлтүүлэг байхгүй болохоор тэр тоглож байгаа байдаг. Гэрэлтүүл болж бас Гэрэлтүүлэг орж ирэл амьд. Одоо ингээл одоо ажиллаулаад коноп дараал ингээд сууж байна. Бас сайхан. Тэгэл одоо энэ каркаснаас одоо санийхан гэрэлнүүдийг зоогоол цаа талаас нас зоогоол ерөнхийдөө нэг гэрлийн шоу үзүүлбэртэй тий одоо чи ойр хавийнхаа сумдуудын баг таарсан сумдуудын цаанд энд баг төв тоглолтоо баг хийж эхлэх болох юм. Ерөнхийдөө бүсийн сургалт семинар уулзалт зөвлөгөөнүүд манай дээр болдё. Зөв. Тэр болгонд одоо манай бусад сумдуудын соёлын төв ачаал харьцангуй бага байдаг болвол манайх одоо даа ялангуяа 3 сар 4 5 сард өдөр алгасгүй үйл ажиллагаа зохион байгуулагдаж явж идэг. Жилдээ манайх нэг давхарцсан тоогоор 22,000-аас 30,000 иргэдэд үйлчилсэн байдаг. Зөв. Тий, давхарцсан тоогоор шүү дээ тий. Тэгээ чиний том объекттэй бишгэлээд. Тэгээ объектоо түшиглээд нөө төв гэдгээ түшиглээд тий. Ингэж одоо соёлын үрийг л тарьж ин да. За. Номин газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номин газ. Хүчтэй бай. Эмээ чи чамайг хараад байна. Хүчээ би надад итгэдэг хүмүүсийн хайраас авдаг. Хайраас хүч төрнө. Урбаник брэнд. Зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой соёлын аршин хандгайтай жанжуулан. Уламжлалт бадалгаад найдвартай. Хандгайтай жанживрэн соёлын аршин. Ширэн брэнд цэвэр арьсан гутал бүс ширэн улалгаатай гар хийцийн гоёмсог загварлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан сэлбэр хэтэ гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьстул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91-3 99 91-3 39 Уудаг эзэг нь хэдхэн минутын дотор бэлэн болж хүссэн үедээ эрүүл шим дижээлтэй ундаа хэрэглэх боломжийг танд олгоно. Яагаад манай бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй вэ гэж үү? Уламжлалт Монгол амтыг хадгалсан хялбар хурдан найруулж хэрэглэн өдөр тутмын шим дижээлийг нөхөхөд тохиромжтой. Том хүн хүүхэд гэлтгүй гэр бүлийн бүх гишүүд хэрэглэх боломжтой. Өглөөний цай, ажлын завсарлах, аялал зугаалга, дасгал хөдөлгөөний дараа гээд хүссэн үедээ амттай, шим дижээлтэй ундаа болгон хэрэглээрэй. Холбогдох утас 9943 94 49. Уудаг эзэг. Малын төмөр хашаа, урамшуулалтай худалдаа. 10 ширхэг хашаанд амны хаалт үнэгүй. Бог малын хашаа өндөр нь 1 м 20 см, урт нь 3 м 10 см. Үн 140 мянга. Өндөр нь 1 м 20 см, урт нь 2 м 80 см. Үн 130 мянга. Бод малын хашаа өндөр нь 1 м 50 см, урт нь 3 м 20 см.
Үн 150 мянга. Бод богмалын холимог хашаа өндөр нь 1 м 50 см, урт нь 3 м 20 см. Үн 190 мянга. Тижээлийн онгоц. Урт нь 1 м 80 см. Үн 150 мянга. Хот дотор хүргэлт үнэгүй. Хөдөөр нутгийн унаанд тавьж өгнө. Утас 99 70 39 33. 90 техник 9080. Манай компани нь 2016 онд байгуулагдсан барилгын хөөсөнцөр хавтан, сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан, таазны болон шалны дулаалгын хавтан, дуу тусгаарлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалж байна. Бидний үйлдвэрлэж буй EPS хөөсөнцөр полистирол хавтан болон шоо сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд манай бүтээгдэхүүнүүд нь эмүүс, чулуун замаасаг, гүрүнд, эрдэс шингэнтэй тус үйлдвэрлэгдэх хүчин чадалтай. The Moon Restaurant and Lounge. Төглөг, 5 тухтай орчин, найрсаг үйлчилгээ, амттай хоол. Төрөл бүрийн коктейл, бүх төрлийн арга хэмжээнд төгс тохирох орчинд та бүхнийг урьж байна. The Moon Restaurant and Lounge. За насаараа одоо энэ нутгийн уугуул төрсөн нутаг. Чи бага насандаа одоо Эрдэнэлээс сумандаа сурч боловсроод тэгээд их сургуульд ороод тэгээд цом орон нутагтаас ажлыг хөдөлмөрлөе гэж одоо зэрэг гаргаж нутагтаа ярьж одоо 20 жил ажиллаж байна да. Өмнө нь яг соёлын төвийн эрхлэгч болохоос өмнө бүр ерхий боловсролын сургуульд түүх нийгмийн ухааны багш нэг 19 жил хийлээ. За миний үндсэн мэргэжил бол соёл судлаач мэргэжилтэй. За даавар мэргэжил бол нэг түүх нийгмийн ухааны багш. Ийм хүн байгаа мó одоо нөхөр хоёр охиныхаа хамт. Энэ орон нутагтаа тэгээ сайхан л амьдарч ажиллаж хөдөлмөрлөж байна да. Орон нутгийнхаа хань сайхан соёлын өвийг бас хайрлаж, хамгаалж. Тэгэлгүй яхаа. Тунгуудаа сайхан гүүр болж тэр хүмүүсээ сайхан дэмжиж. Тэгэл эн чинь одоо Монголынхаа хамгийн одоо сайхан соёлын өвийг одоо хадгалж явж байгаа одоо хүмүүс шүү дээ. Соёлын өвийг хүн өөрөө тээхгүй явах юм бол тухайн улс орны соёл төвөр бас мөхөн байхгүй болно. Хүн болгоны сэтгэлд байдаг, хүн болгоны тэр удмаас дамжсан нэг өгсөн авьяас, өгөгдөл, ур ухаан, өв ухаан, тэр ёс заншил. Тэгэл одоо энэ бүх зүйл хүнд л байдаг тий. Тэр хүннийхээ тэр одоо тэр ахмад буурдууд өөрөө байж идэг. Хүнтэйгээ хамт устдаж болж байгаа цаг үе шүү дээ. Энийг л бид нэр одоо сайхан авч сонсож, яаваасаа, ээжээсээ, нутгийнхаа ахмад буурлуудаасаа суралцж л одоо явах хэрэгтэй. Мөнх юм гэж юу байхгүй шүү дээ. Тэр хугацаанд харин хүн юу хийж бүтээх ёстой вэ гэдэг үүрэг хариуцлага ухамсарлан эх орон сэтгэл гаргаж яваа. Одоо ингэ та бүгдтэй бас талархж байна. Бидний бүгдэж хүлээж авч байгаа талархж байна. Энэ сайхан Монголынхаа бахархал болсон эцэг өвгдөөсөө сайхан улбаасан энэ сайхан түүх соёлыг манаж эрд цэргийн адил манаж сэтгэл дотроо тээж ур ухаандаа сайхан урлаж уран одоо бүтээл болгож яваа. Үнэхээр одоо бас нэг бахархмаар энэ одоо сумынхаа дөрвөн улирал энэ нүүдлийн соёлын одоо ганц одоо цэгч л одоо сум орон нутаг шүү дээ. Би тэгэд ингэж бодод байна шүү дээ. Ерөөсөө хөдөө суманд амьдарч байгаа хүн болгон соёлын өвийн тээгч гэж би бодож явдгийг. Манай малчаад байна те. Одоо аргагүй л нүүдлийн соёл иргэншлээ хадгалж яваал ийм л улсууд шүү дээ байгалаар нь. Дэлхийд одоо юураа ондоошж байгаа юм бэ те. Нүүдлийн соёл иргэншил соёл ахуй амьдралаараа л ялгарч штэ тий. Энэ сайхан тал нутаг тааваараа сайхан маллаа тий. Хинээч одоо хяналтан дор биш. Ингэж байна гэдэг бол гайхамшиг. Энэ бол өөрөө соёлын одоо өвийг тээж байгаа гэж би ойлгодог байна. Бахархмаар тал нутагт одоо малаа маллж байгаа малчин залуу адууга тий тууж байгаа залуу морныхаа дэл дээр л дуулаад хурдаал явж шít.
Гэхдээ тэн дээр нарийн хар бол маш том соёл юу. Тийм. Тэр имэйлээ яаж мөр. Тийм эмээлээ яаж эмээлж байгаа, хазаараа яаж байгаа. Яаж унах вэ? Зүйтэй. Зөв суух ёстой ингээд одоо Тий. зөвхөн тэр мөр өнөд явж байгаа юм даа нэг өв соёл Маш их өв соёл байна. Хэсэг тэр одоо эмээлийн бүхэл бүтэн тоноглол хазаар ноогт тэрийг гаан тэгэл малчин ч өөрөө тэр арьсаа илдээл тий сураа бэлтгэл сүлжээл хийж ийн гэдэг чинь энэ ч л тийч гал гэсэн баг. Би тийм учраас айлд нь одоо чиний санаж байгаа юм дээр бүр бас нэг тий боломжлолт цагаан эдэ яаж хийх юм тий. Энэ дэлхийн улс орнууд тэрийг чи харж л одоо гайхшиж шүү дээ манайд. Үнэхээр одоо яг таны хэлдгэр үнэ л дээ одоо сумын төвүүд бол өөр Монголын өв соёлын зэгээ хүний зүрх хаана байдаг юм. Яг тэр шиг Монголын одоо өв соёл өөрөөсөл сум цэгэн тэнд байдаг. Зүрхэн тэнд байдаг. Ундраг нь энд байдаг. Түүх нь өөр эндээс ихэлсэн юм шүү дээ. Энэ түүхийн бүрээс бид нар ч өөрөө бүгд одоо Улаанбаатарын аймаг сумын хүмүүс бүгд төрөөл малчин хүмүүс. Бид хотод байдаг, бид малчид биш байхгүй юу? Нүүдэлчин энэ соёл иргэншил маань хүн гүрний үе тэр модон шанны үе, Чингис хааны үе тэр хөсөг тэрэгдээ зөвхөн бамбас хэлм яваг шүү дээ. Тэр Монгол ахуй соёл нүүдэл өөрөө нүүж явангаал зөвхөн нүүж явж байхдаа л тэр улс орнууд жил эзлэгээс баг шүү. Тийш. Тэгээд тэрэнд чинь одоо тэр одоо яг энэ Монголын яг энэ цаг агаараас ч өөр бас хэцүү л одоо тэр байгалийн шалгуурууд даван туулж лээсэн баг. Тэрэнд яаж одоо тэгэж одоо хүч тамираа алдахгүй тийг явж исэн тэр монголчуудын бас тэр хоолны уран хаан уламж технологи өөрөө тийм бол явсан. Уламжлалт технологи тий үхрийн давсгын дотор л үхрийн борцоог багтаач нь гэдэг чинь л энэ уран хаан. Өвгдэн тий. Тэгэл тэрийг одоо тэгэл яаж хэрэглэх үү идэх үү дандаа эрүүл мэндэтэйгээ дандаа холбож юм хийж ирсэн. Тийм л сайхан дээдсүүдийн маань нутаг эх орон бидэнд ингэж үлдээсэн. Тэр далайн орны улс орн ямар байна? Тэр Европ нь ямар байна? Тэгэхэд энэ гоё сайхан 50 газрыг л одоо хаана энэ өөр хойчоо үлдээх үү гэдгийг үнтэй одоо ингэж явж энэ цэгийг дэлхийн одоо гол цэг болох тийм ээ. Энэ газар нутгийг л одоо үлдээсэн л байна. Бид хизээш одоо мартаж болохгүй юм байна. Би энэ байхгүй ч их өвгдээсэн тэнгэр язх хаатын тэр сайхан язгуур дээдсүүд нь тэнгэрээс харж л байдаг, ивэж л байдаг, ивэл нь сайхан хур бороогоор хайрлж л байдаг, салхиараа өндөрлж л байдаг. Тийм учраас би энэ байхгүй сүнсэн мөнх байдаг гэж одоо өвгдүүд маань ярьдаг шүү дээ, тий. Тэгээд одоо сайхан залбирч юм өргөж өй гэж ярьдаг. Тэгэл одоо энэ ёс заншил, өв ухаан, өв соёл гэдэг одоо асар их юм бол одоо бас их түүх ариун сайхан нутаг байна. Би сая нөгөө хийдээр орлоо. Сум бол одоо 103 жилийн түүхтэй байгаа боловч 1853 онд тэр хийд өөрөө байсан байна. Зарим сумдууд ч нөгөө хийдээрээ дамжиж одоо нөгөө сумын тэр хийдийг дагаж одоо аж засаг захиргааны нэгж одоо үүсчихсэн суурин газарч байжсэн түүх байдаг. Тэгэхээр энэ сумын түүх бол 1810-ад оноос 53 оноос хойш баг түүх яригддаг. Тий. Ер нь бол манай энэ хийд чинь 1810 онд яг баригдах их суурин тавигдсан гэдэг. 10-ад онд. Тий 10-ад онд их суурин. Одоо үнсцийн цагаан эдгээд цагаан овоо багаас нэг 5 км, манайхаас нэг 35-40 км-т нэг үнсцийн цагаан овоо хийдгээд. Тэгээ энэ хийдийг бас ярих юм бол их учир жанцантай юм билээ. Хийдээр нь яривал баг 300 жилийн ойг баг хиймээр санагдаад тий. Тийм байна. Тэгээ одоо манай энэ хийд чинь тэр үнсцийн хийдгээд 2 хийд 2020 оны 13 дугаар засгийн газрын 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд авсан байдаг. Улсын хамгаалтанд. Харин тийм байна. Тий. Ингэж авч одоо улс хамгаалтанд авсан. Тий, соёлын өвдөө бүртгэгдсэн. Одоо барилга архитектурын өвдөө бүртгэгдтэй битгий бүртгэлтэй. За гих мэшрэнгээр манай суманд бол аймгийн хамгаалттай хэд хэдэн юунууд үйл хөдлөх дурсгал байна. За хадны сүг зураг, цогтын хадны бичээс гэх мэтчлэн одоо Чингисийн судал гэх мэт одоо янзын сайхан одоо өвүүд бол байдаг. За буулж буухан хүрлийн үеийн тий хөнөг үеийн булш бонхнууд бас байдаг. Тэгээд одоо амьдчээс өөхдөг нотлогоо баримт нь юм шүү дээ. Баримт нь байдаг ийм сайхан дэлгэр сайхан нутаг да. Одоо тэгээд
энэ нутагтаа амьдарч ажиллаж байгаагаар одоо үргэлжил бахархаж явдгийг. Зохих хэмжээгээр хувь нэмрээ оруулах юмсан гэл тэгэл хичээж л явна. За баярлалаа. За сайхан надаараа. За баярлалаа. Та ч гэсэн сайхан надаарэ. Тэгээд Түүхийн бөөр нүртэл байна. 1810-ад оны одоо төөр нүртэл байж байна. Тэрнийг тэндээс наашаа дахин бас нэг түүхээ сайхан сэргээгээд дараа жилийнхаа дараагийнхаа сумынхаа наадам дээр ч гэсэн бас энийг бас уялдуулбал бас ямар сайхан түүхэд бас гарах болоо л гэж одоо бас бодож байлаа. Би бас нэг одоо 103 жилийн наадам одоо сайхан болж байна те. Дараадаа бас энэ сумын өөх түүх гэдэг чинь өөрөө тэгэл одоо бас 300 жилийн юм яригдах гэдэг шүү дээ. Тухайн үед одоо нөгөө энийг бас нөгөө нураацсан байсан болвол энэ хийдийг нураасан байсан болвол бас үзүүлэх юм уу нотлох юмгүй болох байж. Харин энэ хийд байснараа одоо бас тэр үеийн бас түүхүүд бас яригдахаар байна шүү дээ. тий манай тухайн үеийн удирдлагуудын л бас овжин тий гүйлгээ ухаан нь ямар хөө хэмжээнд байсан бэ гэж харагдаж байгаа нь чай балсан дараа чи одоо 1946 онд ирсэн гэдэг лөө тий ирээд одоо энэ яагаад энийг аваад цуцарсан юм бэ хилмигдүүлэлт үед заавал нураах хэвээр соёлын өвийг устгах хэвээр гэтэл энэ манай ноос их гэж ингэж үлдээсэн юм а гэд тий 1990 он хүртэл ноосны агуулгаар ашиглаж байсан тэгж авч утраад 90-91 оны хооронд их засвар хийгээд ерөнхийдөө буддын шишнийхаа зан үйлийг 91 оноос хойш одоо тогтмолжуулж авсан ийм л төвхтэй баялаг ариун нутагта. За баярлалаа. За баярлалаа. За тэгнэ тэгээд одоо таны болон та бүгдийн тэ ажилд нь амжилт төсөө илүү сайхан нэвтрүүлгийг олон үзэгчдэд тэ дэлхийд dayanаар энэ Монголын ондоошлыг сурчлан таниулж байгаад нь бас талархлаа цаашдынх нь ажилд амжилт төсөө тэгт. За баярлалаа. За ингээд одоо бид нар одоо зууны цаг үед ирж байгаа дараа нь бид нар одоо намар ирнэ, өвөл ирнэ, хавар ирнэ, дөрвөн улирлаар ингээд сайхан өртөөлж явдаг соёл төвхтэй улирлэлтэнд сайхан орж танилцж явдаг эсхий туурагтан монголчуудын бие тоолон бие тоос өв соёлын баримтат цаврал нэвтрүүлэг маань одоо хэрэгжээд нийтдээ одоо 4 жил гарсан болж байна. 22 оноос хойш тасралтгүй явж 80 гаруй сумдуудыг одоо бид нар хамруулад явж байна. Улаанбаатар хотынхаа 9 телевизээр засагдж байна. Одоо TV5, ETV, SBN, MNC, Mass TV, одоо 5 Эрдэнэ, TV7 гэдэг одоо энэ телевизүүд манаас үндснийхээ сайхан соёлын үнэт болсон тийм энэ сайхан нэвтрүүлгийг үзэгч төмөндөө хүргэж архивлж байна. Энэ телевизийнхаа бүх хамт олонд нас талархлаа гэдэг бас сайхан бас хэлмээр байна. Тэгээд танаас сумын одоо дөнгөж хэлж байна. Тэгээд цаашдаа одоо ардын авьяас тунгуудаараа байгалийн өөх түүх дурсгал газруудаас ингээд дараагийнхаа нэвтрүүлгийг бас эргэн уулзах сайхан юрэлт. За баярлалаа. За сайхан надад. За амжилт төсөө тэгээд сайхан надад. Эсхий туурхтан үзүүлж байна. Дарган хийцтэй цай. Тал нутгийн салхи хамтагдж, өвгдийн ухаан үнэртэж, Монгол гал голомтын дулаан мэдрэгдэн. Нэг аяг цай бол зүгээр нэг ундаа биш. Энэ бол өв соёл, ёс заншил, их нутгийн үнрийг үеэс үед өвлүүлсэн үнэт өв юм. Даргангийн хийцтэй цай бүрт байгалийн ариун шим, Монгол хүний ухаан, ахуй соёлын мөн чанар шингэсэн байдаг. Нэг болгоход их орон тань зүрхэнд тань ойртон. Өв соёлоо амтал, Монгол ахуйгаа мэдэр. Дарганг хийцтэй цай. Аялал бүхний халуун хань. Зам бүрт дулаан, аяг бүрт дурсамж. Дарганг хийцтэй цай. Малын төмөр хашаа уран шуулалтай худалдаа. 10 ширхэг хашаанд амны хаалт үнгүй. Бог малын хашаа өндөр нь 1 м 20 см, урт нь 3 м 10 см, үн 140 мянга. Өндөр нь 1 м 20 см, урт нь 2 м 80 см, үн 130 мянга. Бод малын хашаа өндөр нь 1 м 50 см, урт нь 3 м 20 см, үн 150 мянга. Бог малын холимог хашаа өндөр нь 1 м 50 см, урт нь 3 м 20 см, үн 190 мянга. Тэжээлийн онгоц урт нь 1 м 80 см, үн 150 мянга. Хот дотор хүргэлт үнгүй. Хөдөөр нутгийн унаанд тавьж өгнө.
Утас 99 70 39 33 90 Хүлэг мордийн тоосонд хиймрон сэргээж хүчит бөхчүүдийнхэн мэхэн догшиж сур илхийн ухаан баясах Монгол наадам хаяан дэрлээ. Наадмын хөл хөдөлгөөн аялал зугаалгын дундаж уламжлалт амтаа гэлгүй ирч хүчээр дүүрэн алхахыг тоонод хийцтэй цай танд өрөөж байна. Аяг дүүрэн аахтай халуун хийцтэй цайгаа аваад дэлгэр сайхан наадараа. Ширин брэнд цэвэр арьсан гутал бүс ширин улалгаатай гар хийцийн гоёмсог загварлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан сэлбэр хээтэй гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьстул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91 тэг 3 99 90 91 тэг 3 39 90 Энэ ямар амар бүглэрч байна. Нөгөө ч хүлээж байгаа бах та. Ушаана. Их ажил та. Юу балаараад байгаа юм чи одоо. Үгүй юу гэж чам. Цаагуурчин хүмүүс машин дотор хоол хийж хахад яагаад болохгүй гэж. За. Тэстэй одоо. Гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Авсаархан, хөнгөн, хэрэглэхэд хялбар бөгөөд хаанч ашиглахад тохиромжтой, зориултын хамгаалтын цүнхтэй дуунуудыг тогтмол шинжилдэг. Автомашинд холбож дуулах боломжтой. Гэрийн караоке. Гэрийн караоке. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч их нуруу фудс компани. Таны амьдралыг хэлбэрчлэн. Давхраад бин. UB брэнд компани. Уламжлалт Монгол хоол. Өдөр бүр хоол хийх цаг зав хүрэлцэхгүй байна уу? Эсвэл аялал, ажил, хөдөө орон нутагт явахдаа амттай, шим тэжээлтэй хоол идэхийг хүсэж байна уу? Тэгвэл манай Борцтой Монгол хоол таны хамгийн зөв сонголт байх болно. Монгол түмний олон зуун жилийн уламжлал болсон Борцтой хоолыг орчин үеийн технологиор боловсруулж, байгалийн амт шин тэжээлийг нь хадгалан богино хугацаанд бэлтгэх боломжтой болгосон. Хэдхэн минутын дотор бэлэн болно. Монгол уламжлалт амт. UB брэнд. Борцтой Монгол хоол. Холбогдох утас 8811 2560 9968 51 74. Монгол угсаатан малгай. Монгол хүний сур хүч, ухаан бэлэг, өв соёлын дархлааг үеийн үед илэрхийлж ирсэн эрхэм хэрэглэлийн нэг бол малгай юм. Толгоон гоёл төдий бус, эзнийхэн нас хүйс, зэрэг зэнда, угсаа гарвал нутаг усны онцлогийг шингээсэн соёлын үнэт өв билээ. Монгол угсаатан малгай нь энэхүү олон зуун жилийн түүхэн уламжлалыг орчин үеийн хэрэглээтэй хослуулан бүтээж, үндэсний өв соёлоо эрхэмлэгч хүн бүр зориулан чанар, хийц, өнгө төрхийг төгс шингээсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Монгол угсаатан малгай. Уулын жамц давс. Байгалийн цэвэр эрдсийн баялаг. Увс аймгийн давс цумаас олборсон байгалийн гаралтай ягаан жамц давс. Зөөлөн амттай. Хоол цааны амтыг сайжруулан наатар, кальц, каль, цайр, йод зэрэг эрдэс бодис агуулсан. Өдөр тутмын хэрэглээнд эрүүл сонголт. Байгалийн цэвэр эрдсийн шимийг нэг бүтээгдэхүүнээс. Шүдэн уулын жамц давс. Энэ бидний ардаг одоо энэ дугуйн маань бол одоо Дамдаржаалан хийдгэж эртээ дугуйн бие 1853 онд гэр нь 8 тийм жижиг дугуйтайгаар анх яг хүүсүрэн тавигдаж эхэлсэн байгаа. За тэгэхэд 1912 онд одоо 8 дугаар багт Жавцан том одоо Дамдаржаалан шашныг дэлгэрүүлэгч гэсэн нэр шагнаснаар одоо Дамдаржаалан хийдэгдэг болсон. За 1919-аас 1920 онд бол яг энэ бидний ард дугуйн Дамдаржаалан хийдний яг энэ том зогчин дугуй маань ер нь бүтээн байгуулагч босгогдсон дугуй. За тэгээд одоо ер нь босгохдоо бол одоо нэг чирхэг хадаас хараагүй гэж ирдэг. Дандаа Одоо энд дандаа оглоорогдож онсон хийсэн ийм соёлын том өв байгаамаа.
Тэгээ 1948 онд одоо маршал орчлоогийн чой болсон манай сум орон нутгаар явж байхдаа энэ хийд дээр орж танилцж үзээд буулгаж эвдэлж хэрэггүй гэснийг нь өөрийнх нь одоо нарийн бичгийн дарга Батчир гэдэг хүн яг тэр доор нь одоо тэрхүү зэрлэг бичгийг бичиж хаалган дээр нааснаар одоо нөгөө хийдэг буулгахаас хамгаалсан байдаг. За үүнээс хойш ер нь бас одоо нөгөө лам аврагуудулан энэ шашин сүмдөөс нэг хэсэг бас чанга тийм харьцжилүүд байсан шүү дээ. Одоо буулгадаг хэлмэгдэлтийн үе гэж явах үед бас нэг буулгах тийм яригдж явахад одоо манай Эрдэнэтлээс хамаас гарсан Хөдөлмөрийн Баатар, Гавья Тээвэрчин, Улсын их хурлын гишүүн асан Арааш гэдэг хүний аав нь Арднаузар гэдэг хүн ноосны агуулга хийе гэж хэлээд тэгээд тэн дээр одоо бас хоорондоо агаар өргөж батлаад ингээд ноосны агуулга маягаар авч үлдээд ингээ энэ хэд маань өдөрт ингээд бүтэн яваа хийдэг юм. 1998 онд бол соёлын өвд бүртгэгдсэн. Ийм гайхалтай сайхан түүхэнд дурсгалт ийм дуу ногоомаа. Ер нь тэр үеэс эхлээл бас маш олон лам нар суудаг байсан. Тэр намайг хүүхд байхын л одоо энэ дуунд маш олон лам суудаг. 1853 оны. 53 он хэрэг нилээх түүхээр яригдах юм шүү дээ. Энэ том хэд бий болсноор нөө сүсэг бишэл манай монголчуудаа сүсэг бисрэл хэрэгтэй болсон. Тэгээд энийг бас түшиглээд ерөнхийдөө энд одоо Эрдэнэтлээ сумчууд 103 жилийн түүхтэй сум шүү дээ. Ирэхэд энд бас төвлөрсөн баха. Ер нь бол өмнө бас хүн амын төвлөрөлттэй байснаас үүдэж энд энэ хөө цогцын дугнус бий болсон бах. Одоо энэ хийдээс чинь ахаад өмнө одоо энэ манай Эрдэнэтлээ сумын 5 дугаар үе цагаан уугийн нутаг дэвсгэрт үндэстэй хийдэг зүстэй ирвэ. Бас 1700 оны түүхтэй бас нэг сайхан хийдвэ. Тэхэн үеийн одоо тэр сүм хийдүүдийг дагаж сум их үүсчихсэн сумын түүхүүд бас их байна. Тэгэл энэ чинь нөгөө хүн ардын л одоо монголчууд нь сүсэг бишгэлээл одоо дагаж явдаг тийм ээ. Одоо тэгэл одоо тухайн үеийн цаг үе тэгэл одоо нөгөө хэлбэгдлийн үе ч байна. Янз нийгэм одоо тийм одоо нураахын нурааж одоо үлдээх нь үлдээж одоо явж исэн. Гэхдээ сумын маань түүх бол одоо 103 жил болсон байна. Тэгэхдээ бүр цаашаа түүх ярих юм бол одоо ингээд 1850 53 оны түүхтэй дуугаар энд яригдах гад баримтны өрөө ингээд сөөрн бөөрн өрөө байж шүү дээ. Тэгэхээр сумын түүх бол бас их цаашаага баг 300 шахах юм. Тэгэргүй яг хөө тэрнээс цааш маш олон жилийн байгаа. Тийм. Амьдарч исэн байна, сөөрн газар байсан байх нь мэдээж энд бас энийг түшиглээд бас асар захаргаа тухайн үеийн бас явж лээсэн баг тийм ээ. За одоо ер нь яг хөө манай Эрдэнэтлээ сумын харьяат бас нэлээ том сайн ламнарууд одоо төв гандагчлын хийдэд үүдэг. Эдгээр маань одоо бас жил болгон бас ирээд энэ хүү сайхан хийд дээр ирээд бас хурал ламаа ороод ард иргэдээ бас буйн юм үйл хийж өгдөгөө. Одоо тэгэл майдэр эргэх тэгээ сумын гол сахиус лам сахиусыг тахих гэх мэтлээ нэлээд том орлуудыг бол ер нь хийж үргэлжил явж байгаа. Зөө. Энэ одоо нэг хадаас орог байдаг. Энэ одоо яг хадаас орог дан оглоорог. Энэ тэгээд тэрнээс хойш ерөөсөө модон тэр солиогүй яг тэгэл яг мод солиогүй өөр 53 оноос хойш одоо яг 1919-с 20 онд баригдсан туган. Тэгэхээр яг тэрнээс хойш мод зод нь ерөөсөө солигддог байгаа. Тэрнээс хойш бол тий. Ерөөс тэгэл. За энэ будаг юу бол одоо сүүлд нэг бас нэг сэргийгдсэн гэдэг юм лээ. 84 онд гэдэг лөө. Би сая Өвөрхангай аймгийн Сайн Уянхан аймгийн гол одоо цэг болох Уян сум орсон юм. За Өвөрхангай Уян сум. Тий, Уян сум. Уянгийн ирээн гэргээд одоо алдартай та мэдэх бах тий. Тэгэхэд одоо энэ хээ гугалзыг чинь тухайн үед одоо нэг манай бидний нэг Монгол гэрийн авдар тий. Ингээл одоо нэг өн мөн дэрэг бодоод байдаг байсан шүү дээ тий. Тэр үед энэ будаг бүр ингээд улсын цаана болгосоор найруулад бүр кодлцсон шахуугаар юм байсан гэж. Тэгээ яг энийг одоо нэг ийм хийг бол ийм мөнгөөр бодно гэдэг энэ бодгийн өнгөг өөрчлөхгүй. Хэрэг өөрчлөх юм бол одоо тэгэл одоо шоронд орох одоо том хариуцлага хүлээдэг. Одоо зохиогч ярих гэдэг шиг л. Тий, ерөөсөө үндэсний. Ерөөсөө л энэ бодгийг одоо ингэж найруулж ингэж бодно. Яг энэ хийг бол ийм хээтэй өнгөтэй байх ёстой гэдэг. Тэгээд тэндээс нь өөрчилж болдог. Бас би тийм юу бас сайхан сая явж байгаа бас танилцлаа. За одоо энэ дотор байгаа будаг юунууд бол яг өөр байна. Хэдэн онд бодсон будаг нэ? Энэ одоо тэгэл 1919-с 20 онд л хийдсэн л. Сэргээж ирэлж хийсэн. Одоо бодсон уу? Тэ.
Яг тэр үеэр бодог надад явж байгаа тий. Одоо ингээл яг байгаа байдлаараа л яг хадгалагдаж байгаа үед. Энэ одоо хэдэн оны тэрэг байна? За энэ бас л би бас сайн мэдэхгүй намайг хүүхдтэй байхад л Бас л дэх үеийн л одоо тэрэг байсан. Энэ майдрын бурхан залж идэг тэрэг. Энэ дэр одоо майдр бурхан залаад бүх судар номнуудаа залаад сумаан тойроод одоо ингээд явдаг. майдр эргэдэг. Бас жил болгон майдр ер нь эргүүлж байгаа бас. Одоо тэ соёлын хувьд юундаа бүртгүүлсэн тийм ээ? Соёлын хувьд 98 онд соёлын хувьд бүртгүүлсэн. Одоо ерөөсөө яг энэ хээ гугал зөө энэ багш тий. Тэр үеийн одоо нэг одоо лам хүмүүс чинь ер нь жоох ингээд нөгөө энэ бодог хээг ер нь гаргадаг байсан юм байна. Тэгээд нөгөө саяны миний яриад байгаа ч нөгөө яг одоо энэ хээг одоо бодог байгааз энэ бодогны өнгийг яг ингэж одоо зурах юм уу? Яг энэ өнгийг одоо өөр бодгоор хольж болох. Тийм одоо бүр хатуу одоо байсан. Одоо энэ голын энэ том дөрвөн багны энэ юу ч одоо шорон бодог гэж ярьд юм билээ. Ийм тоогор могор хийдэг тэр. Ийм шорон бодог гэдэг юм билээ. Энийг Тий, энэ тоогор хийдэг. өөртөө гаргаж яасан уу? Өөрөөсөө л одоо найруулж гаргаж ирсэн л. Өөртөө бодгийг гаргаж яасан. Ингээ маш олон холбоос байгаануудтай дандаа углуур утсан. Хатаас ороогүй гэж ярьдаг. Одоо ер нь ингээд ажиллаж байгаа юу? За одоо ер нь бас нөгөө том хурал хурдаг цаг тухайн үеийнхэн юмуд нь бол бас Улаанбаатартаас ламдран залаад бас хурал намаа үргэлжлүүлээ явж. Энэ зурган дээр байгаа шиг бас ингээ гараад ирвэл бас сайхан аа. Энд ч одоо маш том юу болно. Том цогцлбор юу болох вэ? Үүрийг дагаа тэгээд бас л аялал жуулчлал тэгээд аялал зорих жиж одоо аялал жуулчд бол маш их ирсэнээр одоо сум орон нутагт бас үр өгөж өгөх. Хэмжээний бас бас л Монголын маань бас тэгэл яг хуу нийгэм сайн муутай байсан бас л Монголын маань бас нэгэн түүх шүү дээ. Цаг үеийг тодорхойлох, баримтуулах сайхан бөөр байна. Энэ сумын маань 103 жилийн түүх гэхээс илүү цаана дахиад одоо 1853 оны үед байсан тойр байж гэнэ бүр тийм ээ. Тэгээд ингээ ярих юм бол одоо 300 жилийн бас түүх яригдах гад байна. Баталгаан өөрөө энэ юм маань баригдчихэж шүү дээ тий. Хэрвээ тухайн үед хэрвээ нураацсан байсан бол бас ингэж яригдахгүй байх нь шүү дээ. Тий одоо ер нь тэр хэлбэрийн үеийг ярихын тулд одоо нэг юм одоо нотлох ч юм уу, тойр юм уу, бөөр юм уу бас нэг юм хүний нүдэнд харагдах, үзэгдэх юм нотлоотой бас биднэрт хэрэг болоод идэв шүү дээ тий. Хэрвээ нурсан бол бас өнөөдөр бид ингээл байж яахгүй байна. Тэгэлгүй бах. Тэгэхээр манай Дундгов аймгийн одоо Эрдэнэтлээ сум маань одоо тэгээд 103 жил гэж байгаа боловч 1853 оноос нааша одоо ингээд яривал бас л их түүхүүд бас сэргэж гарч ирэх юм байна. Одоо энийг одоо ингээд зурсан дээр байснаар сайхан бүтээн байгуулалтыг хэрвээ гаргаад ирэх юм бол тэгэлгүй байх. Тэр үедээс цаг үеийн түүхүү сэргэл гэсэн үг л дээ. Тийм ээ.